эрхэм хүндэт үзэгчдээ Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Хорвоод мэндлээд 300-аатан хонож байгаа хонгорхон хөөрхөн тамирчид маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг эхлэж алдар хүндийнхаа анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлдэг үлээ. Манцуутай жаахан дүүнер маань тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийд нэр алдран цорой төлсөн тамирчид дийнж хотойд барилдах бөхчүүд үзэгслэнгоо монголжингоо өхөд уйлан дуран үгэн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дуулыг ихшиглүүлж алтан соёмбод талбайгаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа лээ. Ингээд амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэх гэж байгаа алдрайхан бяцхан дуунартаа амжилтын дээдийг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Уралдаж байгаа дугуйж тавьдаг, уйлж мөлхөө төрөөлж ирдэг, алгаан дашин тантгалан бүжгэлдэг, азийн мөнхөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн тамирчидаа амжилтын дээдийг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Алдрайхан бяцхан дүүнрийн маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаан авторалын уралдаанаар эхэлдэг. Хамгийн түрүүнд бусдынхаа өшөөчлээд баасан мөн хавхтай чин хөслөн дүү маань гараанаас гарлаа. Хаанаас нь чарсан хайр татам хөөрхөн тамирчин байла. Хамгийн жахан, хамгийн хөөрхөн, хамгийн хурдтай тамирчдын маань нэг 10 сар 23 хоногтой бамбуулэ бөмбөлөг гэж хөөртөн дуудулдаг. Хөөрхөн дүү маань шкаф бонгоолгоод хамаг хувцас гаргаж хаяад толгойдоо давхарлаж өмсөөд загвар үзүүлэх дуртай гэн. За бас баяр хүргэж алгаан даших хоббитэй бантан каш жүүсэн дуртай дүү маань ирээдүйд төрдөөн хэрэгтэй, төмөндөөн хүндтэй давхар барилгуудыг барьсан даанчиг мундаг инженер залуу болно. Ариун бол давхтай баясгалан дүү маань гараанаас гарлаа. 11 сар 14 хоногтой баясгалан авраг маань нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэрсэн үнэхээр мундаг тамирчин байлаа. Погжи мама гэж хөрдөн дуудулдаг. Юм болгоныг ажиглаад, шинжлээд, судлаад үзэх үнэхээр дуртай юм болгоныг ухаж үзэн, уудалж үзэн, тоолж үзнэ. Ирээдүйд мундаг тооны ухааны эрдэмтэн доктор болох нь эндээс л тодроод байгаа гин шүү дээ. Будаатах урган дуртай дүү маань удирдагч, манлайлагч, лидер залуу болно. За 3 дугаар байранд маань баасан дорж явахтай анхлуун дүү маань гараанаас гарлаа. Цэцэг хичээн царайлаг турсан цэвэрхэн хөөрхөн анхлуу маань 11 сар 21 хоногтой Аанжи гэж хөрдөн дуудулдаг. Аанжи дүү маань хотгор газрыг холцортол энгэр газрыг илтлэн бүжиглэн шүү дээ. Ам хүрээгүй шулганаж ая голгүй бүжиглэнэ. За жимсэнд үнэхэрийн дуртай бүхий л төрлийн жимсийг чихтэйхэн мундаг өрөөс нь нүдэ анж байгаад л өхөрдөм хөрхөн инээж байгаад л идэв шүү дээ. Дээлтэй Монголоо алдаршуулсан дэлхийн мис ирээдүйд болно. За 4-р байранд маань мэдэг авахтай цэцээхэн дүү маань гараанаас гарлаа. За цэцээхэн гэж олонний дундаас онцгой мис, төмний дундаас төгсөн хөөрхөн мис охин байлаа. За цэцэг хичээн царайлаг төрсэн цэцээхэн хөөрхөн гүнч маань 10 сар 1 хоногтой хамгийн жахан, хамгийн хөөрхөн хайр булаа морилцогчдын маань нэг байлаа. Аав ээжийн амин хайр алдрай хөөрхөн цэцээхэн охин хоёр агаатайгаа тоглоод хад инээгээд түүгээр аялаад төмөн ажлыг амжуулаад өдөржин бүжигнуулаад өмдөө цартал мөлхөн шүү дээ. Цэцэг гэж хөрдөн дуудулдаг. Хөгжилтэй наргагүй инээгээд л хөөрхөн гिचэн жүжиглэх хоббитэй. Идэх дуртай хоол нь нуугш бантан. За Монгол охин хойно махсаг гэж ихтэйхэн шүү дээ. 74 өндрийг данайд л суугаад зулгаанаа олон төрлийн хоолн дуртай онц мундаг охин маань уйлн уурлна гэдгийг мэддэг ухаалаг сэргэлэн намуухан хөөрхөн оролцогч байлаа. Ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цорьяад тусан дэлхийн мисийн тэтмийг дээлтэй Монголд авчирсан дэгжин гоёмсог мис охин болно. За шин төр авахтай сандар дүү маань саатай адил гараанаас гарлаа. Энэ жилийн баян хотод ирэх жилийн түрүү магнай төмнөөс төгөлдөр алнаас онцгой сандар дүү маань 11 сар 21 хоногтой сандака гэж хөрдөн дуудулдаг. Сандака дүү маань бүжиглэж жүжиглэх үнэхэрийн хоббитэй. Авьяасан үзүүлээд хүмүүсээр алга ташуулах хоббитэй дүү маань бууз дахианы маханд бузгай мундаг дуртай гэн ирээдүйд бүжигчин урлагийн од болно. Сахаргүй, давсгүй, цардуулгүй, тэгээд бас ус. Инх чи энийг яаж иддэг вэ? Фрута няня в помощь маме. И папе.
Хоёрдугаар байранд уралдаж байгаа хөөрхөн тамирчдыг маань хошуучлаад нямд орж авахтаа өлзий төгс дуу маань гараанаас гарлаа. Өнөөдрийн тэмцээний маань хамгийн жаахан хамгийн хөөрхөн хайр булаан оролцогчдын маань өлзий төгс дуу маань илаа. 11 сар 11 хоногт өлзий төгшөөхөө гэж хөрдөн дуудалдаг гинэ. Аав ээжийн амин хайр алиа жаахан бяцхан оролцогч маань зурагт үзэх дуртай, зугаалж гадуур салгилах хоббитэй гин шүү. Их хотынхаа хөгжил цэцгэлтийг хараад ижийн аавтайгаа машинаар зугаалах хоббитэй. Идэх дуртай хоол нь шөлтөө хоолыг сорж ягаад базаж байгаа цацаж байгаа сүрхий мундаг эднэ. Ирээдүйд төрдөөн хэрэгтэй төмөндөөн нэртэй мундаг удирдагч лидер залуу болно. Хоёрдугаар байранд маань Майн баяр авахтай хулангоо дуу маань гараанаас гарлаа. За хулангоо охин маань 11 сар 27 хоногт аав ээжийн амин хайр алиа зантай хөөрхөн оролцогч байлаа. Майн баярын маань гэр бүл 2 дахь тамирчнаа манай нэвтрүүлэгт оролцож байгаа сайж байгаа Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. За хулангоо дүүг маань гүнжүүлээ гүнжөөхөн гэж хөөрдөн дуудалдаг. Нөгөөд тоглох дуртай, нэг инээдэг хоббитэй, ном сонин харах юм бол нам суугаад төжихэнт л уншин шүү дээ. За юм болгоныг ухаж уудлах хоббитэй дүү маань гурилтаа шүлийг гуйлгалгүй гололгүй хөлсөн гажуулаад хөлөөнжигээд сууж агаад сүрхий мундаг иднэ. Шар будаатай, цайнд шаг хийдэл дуртай гэн. Үнэхээр хөөрхөн монголжингаа мис байлаа. Алаг нүдэнд тарамлсан аавын сэргэлэн охин ард түмний урт наслуулж удаан жаргуулсан эмч бизнес вумен болно. 3 дугаар байранд маань эсэн авахтай нуртаас дуу маань гараанаас гарлаа. Царайлаг, мираалаг, нуруулаг хөө маань цагийг эзлэх ирээдүйн их бүх байгаа. 11 сар 29 хоногт маргааш төрсөн өдөр нь болно. За хөөрхөн нуртаас дүүдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн төвшүүлье. Уртаа наслаараа удаан жаргаараа хүний сайнтай уулзраараа хүлгийн сайныг унаараа хүсэл бүхнээ биелүүлэн амьдраараа хөөрхөн дүүдээ дээдийг хүсэн өрөөж байна. 100 гэж хөөрдөн дуудулдаг. 100 маань бүх барилдаж бас бүжиглэх хоббитэй. Бүхэл төрлийн хоолыг бантайдл суугаад түнтийдл идэх дуртай дуу маань төрдөө хэрэгтэй төмөндөөн алдартай эмч төрийнхөө алтан сүлдийг Олимпийн тэнгэрт мандуулсан босоо аврах тамирчин болно. За төр мөнх авахтай амин хайр охин маань гараанаас гарлаа. Аав ээжийн амин хайр алтраа жаахан хөөрхөн гүнжүүлээ. За 11 сар 27 хоногт амин хайр дуу маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг анд олон найзуудтайгаа уралдаж авхаалт самбаатаагаар эхэлсэн хөөрхөн дуу байлаа. За хайраа гэж хөөрдөн дуудулдаг. Хүн болгоны харц булааж хайр татсан хөөрхөн оролцогч маань бүжиглэж жүжиглэж бүхий л өдөржин зөвгүйдэг хоббитай да. Ногоотой шүл бүхий л ногоо бүхэл маханд үнэхээр их дуртай. Ирээдүйд бүтээхийн хүслэн болсон ихийг хийж бүтээсэн эрэлхийллийн эзэн болсон энгүү мундаг сэтгэн бүтээгч болно. Тэв дэлхийг тойрон аялсан уран нуграач болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байгаа. За ингээд айргийн 5-д Мегмар Баатар авахтай гэгээлэн дуу маань орж ирж байна. Хаанаас нь чарсан айда мунд шиг хөөрхөн оролцогч байгаа. Алаг нүдэнд тармалцсан аавын сэргэлэн охин алиа зантай гэгээлэн 9 сар 21 хоногт хамгийн жахан хамгийн хөөрхөн оролцогчдын маань нэгэ эмээгийн бамбарууш гэж хөөртөн дуудалдаг. Эмээ минь ээ, өвөө минь ээ 100 наслаж 6-тай таяг түшээрээ. Та нарынхаа ачийг хариулнаа. Хайртай шүү гэж хөөрхөн алаг нүдэнд дамжуулж байна. Дуулж бүжиглэх хоббитэй, бантанд үнэхээр дуртай. Ирээдүйд эрдэм намаар биеэ чимсэн энгүү мундаг сайхан ээж болно. Ирээдүйн эрдэмтэн доктор маань энэ удаа 5 дугаар байранд ирлээ. Зөөхөн байгалийн гаралтай цэвэр жимсний жуус. Жүдийн шилдэг туслах. Брото няня. За ингээд дараагийн тамирчдын маань хушуушлаад пүрэв баяр авахтай учрал дуу маань гараанаас гарлаа. Анд олон найзуудаа авторалын мөлхөө уралдаанд хушуужилж алтан медалаар ингрэм билсэн авийн мундаг оролцогчол учрал тамирчин маань илаа. 11 сар 20 хоногт уучка бандгар булдруу гэж хөөрдөн дуудалдаг гинэ. Бандгар хөөрхөн бор залуу маань түүгээр үгээр аялаад төмөн ажлыг амжуулаад олны дунд од мэтгэрлзаад бусдын дунд бурхан мэд хөндлөгдөн сох дуртай гэр шүү дээ. Аяга өргөж өрч нураах дуртай. Ам хүрээгүй шулгнах хоббитэй гэн. Будаатай хуурга далайн байцаатай бөмбөлгөнд үнэхээр их дуртай дуу маань найранд 10 дуутай, наадамд 10 даваатай, дуучин, жүжигчин, бүжигчин, урлагийн од болон галалзах болно.
За ингээд учрал тамирчин маань 1-р байранд мундаг гэгч нь ороод ирлээ. 2-р байранд маань Цэнт сүрэн авахтай 9 дуу маань орж ирж байна. 11 сар 20 хоногтод цэцэг хичэм царайлаг төрсэн цэвэрхэн хөөрхөн 9 маань анд олон найзуудтайгаа ан маань хүчээ үзэж явна. Бандахаа гэж хөөрдөн дуудулдаг. За буржгархан минь алимхан минь за хөөрхөн гүнжхэн минь гэж хөөрдөн дуудулдаг. Хөөрхөн дуу маань хоббиг гүйл түүгээр үгээр аялна, төмөн ажлыг амжуулна, телевизэр үзэн, олон зүйлийг амжуулдаг онц мундаг хүүгэн шүү дээ. За харсан болгоно барьж үзэн, хазаж үзээд амталж гарнаа. Олон төрлийн хоббитай андгар бандгар 9 охин маань бууз банш 2-т боцохгүй мундаг дуртай гинэ. Ирээдүйд дэлхийд алдартай загвар зохион бүтээгч дэлхийн мисийн тэтмэг Дельта Монголд авчирнаа гин. За бэлгүүн авахта хан жаргалан туу маань гараанаасаа гарлаа да. Хаанаас нь ч харсан халахын сайхан юндан өгөө байгаа. Дангар алхаатай, дал мөрөөн дарсан гизэгтэй даанчиг сөрх сайхан төрсөн хүү маань ягаан манэж төрсөн түнтгэрхэн бандгархан хөөрхөн бар залуу байлаа. Ягаан манежтэй янзын хөөрхөн оролцогч маань яг өнөөдөр 11 сар 28 хонож байгаагийн шүү дээ. Хан жаргалан тууг маань түнтэг бандаг гэж хөөрдөн дуудулдаг. Бөмбөгөөр тоглож бүхэл өдрөж бэр чадлаа үзэж барилдаж нацалдаг хоббитэй. Бантан каш буузан дуртай дуу маань том дуутай томтгор авраг далаа даян тархан авраг бүхэлж Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цэвэрлүүлнэ. За Заяабаатар авахта хүсэл аяр дуу маань орж ирж байна. Хамгийн жаахан хамгийн хөөрхөн тамирчдын маань нэг. За энэ удаагийн нэвтрүүлгийн маань хамгийн мундаг оролцогч байлаа. 10 сар 25 хоногтой Хууба гэж хөөрдөн дуудулдаг. Усаар тоглох дуртай, утсаар ярих хоббитэй, хөөцөлдөд тоглоод хот инээ ном уншаад нам суугаад хөгжилтэй гэх чинь инээ шүү дээ. Бууз шүлтэй хоол ногооны цутан дуртай дуу маань улс их орноос судалсан ухаалаг мундаг лидер залуу. За төрдөн хэрэгтэй төмөндөн алдартай мундаг тамирчин болно. За хамгийн сүүлд инээ далдан ирж яваа энэ жилийн Баян хотод эх жилийн түрүү магна цэцэг хичэм царайлаг төрсэн цэвэрхэн хөргөн оролцогчод лам жива авахтай Мишель дуу маань илаа. Олны дундаас онцгой Мишель, бусдын дундаас бузгай Мишелээ. Гайхалтай хөргөн ганхан нийс гадаад дотоодоор ажиллаж нэр алдран царайдуулах охин Мишель маань Манцуудаа тамирчин нэвтрүүлгийн маань 2 жил хүлээн байж энэ нэвтрүүлгийн маань зарин холын холоос хүрэлцэн гэрсэн хонгорхон хөөрхөн буржгаар үстэй бомбгор хөөрхөн оролцогч байлаа. Мика гэж хөөрдөн дуудулдаг. Царайлаг мирадаг нуруулаг тэнгэрлэг хиймэрлэг Мика маань тоглох дуртай өдөржин инээд алдаад лөмдөө цаатал мөлхөөд түүгээр үгээр аялаад төмөн ажлыг амжуулаад гангалж гаях дуртай. За ингээд ижитэйгэн олон найзуудтай нь уулзаад ондог бондог хоолнд ороод зургаан татуулж поз аваад зад хөөрхөн бүжиглэх хоббитай да. За олон төрлийн ажлыг амжуулж байгаа, гадаад дотоодоор аялаж байгаа, ганган машиныг сэлж онж байгаа гайхалтай мундаг хөөрхөн оролцогч Мика маань том бууз, тончиг хөөрхөн баншин дуртай гинэ. Бууз баншин дуртай бузгаан мундаг Мишель охин маань ирээдүйд төрдөө хэрэгтэй төмөндөө хүндтэй алтан гургалдаа шиг дуучин болж аав ээжигээ баярлуулнаа. За ингээд авс хол суугаа аавда. Аав минь ээ таньдаа маш их хайртай шүү. Охин нь таньдаа удахгүй очиж аз жаргалтайгаар амьдрнаа. Танийгаа тэврэн үнсье гэд хөөрхөн Мишель дуу маань 5 дугаар байранд ирлээ. Хорвогийн хамгийн хөөрхөн хамгийн жаахан тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Хамгийн түрүүнд ариун бол давхтай баясгалан дуу маань гараанаас гарлаа. Алтан медалаар ингрэм билсэн авийн мундаг баясгалан маань хөөрхөн тамирчдаа хөшөөчлээд хамгийн түрүүнд 1-р байранд ирлээ. 2-р байранд маань шин төр авахта сандар дуу маань орж ирж байна. Өдрийн сайныг өнжин хүлээ, сарын сайныг саадан хүлээж дархан үйл аймгаас гүрэлцэн гэрсэн даанчиг мундаг оролцогч байлаа. Хамгийн гой бүжиглсэн шилдгийн шилдэг бүжигчин хөгжилтэй хөөрхөн авьяаслаг царайдаг Мис дуу маань шижигэнтэл мөлхөөсөөр шил дараад 2-р байранд ороод ирлээ. За 3-р байранд маань баасан мөнх авахтай чин хүслэн дуу маань орж ирж байна. Азийн мөнгөлөг сугалсан азтай чин хүслэн, одтой чин хүслээ мөнгөн медалаар ингрэм билээс мөнчиг хөөрхөн царайлаг бясхан ханхуу маань 3-р байранд орж ирлээ. За 4-р байранд маань медаг авахтай цэцээхэн дуу маань орж ирж байна. Энэ удаагийн дугаарын маань хамгийн жахан хамгийн хөөрхөн хайр булан оролцогчдын маань нэг цэцээхэн охин маань дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран царайдуулах гоо охиноор шалгарсан медгийн цэцээхэн дуу маань 4-р байранд өчгөн тал тавхад ороод ирлээ. За аргийн 5-д баасан дарж авахтай анхлуун дуу маань үлдэж байна. Энэ жилийн Баян хотод эх жилийн төрөө магна игдүүтэй хөөрхөн оролцогч бол
Хэлийн заставын хар нүдэн бүсгүй хээр талын хинцгэн сарна хайр татам хамгийн царилэг гүнжхэн байлаа. Баасан даржийн анхлуунд маань царайлаг, мираалаг, нуруулаг монголчингоо мис хар нүдэн охиноор тодорсон хайр татам оролцогч байлаа. Дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Манай Миша хамгийн хүчтэй. Ухаалаг бас хөөрхөн. Эрүүл бас эрч хүчтэй. Яагаад вэ гэвэл? Бруто няня каша маш сайн иддэг шүү дээ. Бруто няня каш нь үр тариатай учраас хоол боловсруулалтыг сайжруулж, аминд нэмэгдс бодисоор баялагдуул таны хүүхдийн өсөлтийг дэмжиж эрүүл бойжоход туслана. Ээжүүдийн шилдэг туслах Бруто няня. За дараагийн хөрхэн тамирчдыг маань хошуушлаад эсэний нуртаас түмэн бандганаад л түнтэгнээд л гараанаас гарлаа. Төмөн олныхоо ухаан дунд хэрээдүүн басан авраг маань мөнгөн медалаар ингрэм билсэн мөнчих мондөг тамирчин байлаа. 1-р байранд ороод ирлээ. 2-р байранд маань 8 баяраа өгтө хулангай дуу маань орж иж байна. Хөл хурдтай 4 чангатай хөөрхөн сэргэлэн хулангай дуу маань алтан медалаар ингрэм билсэн авийн мондөг тамирчин байлаа. За хулангай тамирчин маань хөл хурдтай 4 чангатай 2-р байранд ороод ирлээ. За 3-р байранд маань Мегмар Батраа өгтө гэгээлэн дуу маань орж иж байна. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч алаг нүдтэй үзэгслэнгоо мис айдан мундаг оролцогч алаг нүдэн гүнж маань авхаал самбаатаагаар гурууллаа. 4-р байранд маань Ням дарж өгтө өлзөө төгс дуу маань орж иж байна. Өнөөдрийн тэмцээний маань хамгийн жаахан хамгийн хөөрхөн оролцогчдын маань хөрөл медалаар ингрэм билсэн хөөрхөн сэргэлэн цаваа тамирчин байлаа. Ням даржийн өлзөө төгс 4-р байранд орлоо. За Аргийн 5-д төр мөнхийн амин хайр дуу маань орж иж байна. За хаанаас нь чарсан халахын сайхан үзэгслэнгоо мис охин байла. Эмээ өвөгийн амин хайр ээж аавын игдүүтэй хөөрхөн гүнж төр мөнхийн амин хайр дуу маань царайлаг, мираалаг, нуруулаг бандгархан хөөрхөн Батамис энэ жилийн баян хотод эх жилийн түрүү магнагаар шалгарсан. Дараагийнхэн тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөж байна. Зөөхөө байгалийн гаралтай цэвэр жимсний жуус. Ээжүүдийн шилдэг туслах Бруто няня. За дараагийн 5 тамирчдаас маань Пүрэв баяраа өгтө учрал дуу маань орж иж байна. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа бүхий л тэмцээндээ хуршуулж Азийн Монголыг сугалсан азтай учрал, одтой учрал, айдаа мундаг учрал да. Алтан медалийн эзэндээ Пүрэв баярын учрал маань 1-р байранд ороод ирлээ. За 2-р байранд маань Цэнт Сүрэн өгтө 9 дахин дуу маань орж иж байна. За 9 авраг маань мөнгөн медалаар ингрэм билж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг анд олон найзуудтайгаа хуршуулж бүх тэмцээндээ 2-р байранд оролцсон. Бузгаан мундаг оролцогч маань 9 маань нэлээ. 2-р байранд хот энэсээр 2-р байранд орж ирлээ. За ингээ 3-р байранд маань Заяа Баатар авахта хүсэл хоёр дуу маань орж иж байна. Энэ удаагийн дугаарын маань хамгийн их дуутай хамгийн хайр татам хөөрхөн оролцогч байлаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж төмөн олныхоо ухаан дунд хэрээдэн басан авраг минь эх орныхоо нэрийг дэлхийн давцанд цорой тулах хөөрхөн хүү хүсэл хоёр маань 3-р байранд орлоо. За 4-р байранд Бэлгүн авахта хан жаргалан дуу маань орж иж байна. Царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг нэгэн гэр бүлийн тэнхлүүн зантай хүү маань тонтгорхон бандгархан мөлхөлсөөр тончиг хөөрхөн орж иж байна. Царайлаг, мираалаг, нуруулаг, юндан өгөө сайхан залгуур шалгарсан тэнгэрлэг гэр бүлийн түндгэрхэн бандгархан Бэлгүүний хан жаргалан дуу маань дөрвөлөө. За Аргийн 5-д энэ жилийн баян хотод эх жилийн түрүү магна гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялж нэр алдран царай тодох гоо охин олны дундаас онцгой мис төмний дундаас хөөрхөн мис ламжуугийн Мишель дуу маань ороод ирлээ. За Мишель дүүдээ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Мишель охин маань алс холын оронд суугаа хайртай аавда. Аав минь таньдаа маш их хайртай шүү. Охин нь таньдаа удахгүй очноо. Таныгаар чанга тэврэн үнсэе гэж мэдчилгээ дамжуулж байна. За ингээ Мишель охин маань Айргийн 5-д ирлээ. Алдраахан хөөрхөн дууны маань дараагийн тэмцээн Азийн Монголыг сугалах тэмцээнээр үргэлжилдэг. За ингээд манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч 20 жилийн турш нэвтрүүлэгт маань оролцож байгаа мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулдаг Bimex компани агш нартай баярлсан талархснаа илэрхийлж байна. За Bimex компани маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн жижигэл Бруто няня Малишин нэртэй каш, жуус, сок, нуушнуудыг Монголд оруулж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулаад, тодруулаад, өргөмжлүүлээд байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд болох Бруто няня Малишин нэртэй каш, жуус, сок, нуушнууд маань за Монголд орж ирээд олонний танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгараад, тодроод, өргөмжлөгдөд байгаа лээ. Хүүхдэд хамгийн тэжээлтэй, хамгийн эрүүл хүнс бол Бруто няня Малишин нэртэй каш, жуус, сок, нуушнууд маань байгаа.
За ингээд BMX компани маань 20 жилийн турш манай Манцуудаа бяцхан тамирчид маань гарын бэлгээ гардуулж ерөнхий энэтхэгчээр ажиллаж байгаа. Baby Care гэдэг шинэ чихвхийг маань BMX компани маань оруулж ирсэн байгаа. Baby Care чихвээ сонголтоо хийгээрэй ижээ авнараа. За ингээд үнийн хувьд бол хамгийн боломжтой өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийн маань 24 цагийн турш амар амгалан аз жаргалтай байлгах хөөрхөн өгцгийг нь үргэлж тавтай байлгах чих бол Baby Care чих маань байгаа. Ингээд Baby Care чих маань бүх худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа. BMX компани оруулж ирж байгаа хамгийн чанартай, хамгийн найдвартай, хамгийн тавтай тухтай бүтээгдэхүүнүүд болох Baby Care чихнээсээ сонголтоо хийгээрэй ижээ авнараа. Ингээд BMX компани агш нартаа баярлсан талархснаа илэрхийлж байна. Надад болон миний найзад юус өгөөч. Миний найзад яасан бэ? Миний хүйдэд зориулсан харшлын эсрэг жүүс шүү дээ. Харшлын эсрэг нэ? Тэгвэл надад 2 дахин илүү өгөөч. Фрутоняня в помощь маме и папе. Надрахах хөөрхөн дуунлын маань сүүлийн тэмцээн авьяас бэлгэн шалгах бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаард оролцсон ирдүүтэй хөөрхөн дуунлар маань маш гоё бүжгэлдэг сэргэлэн цаваа авьяаслаг тамирчид байлаа. Ингээд шилдэг бүжигчтэй танилцуулъя. Шин төрийн сандар, Баасан даржийн анхлуун, Баасан мөнхийн чин хүслэн, Ариун болдын баясгалан, мядгийн цэцээхэн, Нэм даржийн гүлзий төгс, Сэний нурдаас, Төр мөнхийн амин хайр, Майн баярын хулангоо, Мегмар баатрын гэгээлэн, Цэн цүрэнгийн Есү, Пүр баярын учрал, Заяа баатрын хүсэл баяр, Бэлгүүний хан жаргалант, Лам жууийн бишээл гэд хөөрхөн бүжигчтэй баяр хүргье. За эдгээр бүжигчдээс маань хамгийн гоё бүжгэлсэн өдрийн сайныг өнжин хүлээ, сарын сайныг саатан хүлээж, Дархан уулын аймгаас хүрэлцэн ирсэн шилдэгэн шилдэг бүжигчин бол Шин төрийн сандар Думаанайла баяр хүргье. За манай нэвтрүүлэг 3-4 дугаар хороолол Апекс сэтэлгүүрийн 5 давхурт байрлах My Little Pony гэд тоглоомын төвөөс нэвтрүүлэг маань зохион байгуулагдаж байгаа. My Little Pony тоглоомын төв маань маш том тоглоомын төв байгаа. Улаанбаатар хоттой хамгийн том метр квадратаараа хамгийн том за талбай үнэхээр сайхантай My Little Pony тоглоомын төвийг зарай дээрээ. За цэвэр цэмцгэрийн хувьд бол бүр 100% цэвэр цэмцгэр, тоглоомын хувьд бол маш олон төрлийн тоглоомтой 3-4 дугаар хороолол Апекс сэтэлгүүрийн 5 давхурт байрлах My Little Pony тоглоомын төвийг зарай дээрээ. My Little Pony тоглоомын төв маань өдөр бүр үе таалгаа нээгээд 11 цагаас 20 цаг хүртэл ажиллаж байгаа. Хөөрхөн хөөрхөн хүүхдүүдэд хурж иж тоглоулаарай. За машины зогсоод ихтэй цэвэр цэмцгэр агаарын сэнгэнсэн маш том зай талбайтай цэвэр цэмцгэр бүх төрлийн хүүхэд тоглох бүхэл төрлийн боломжийг хангасан My Little Pony тоглоомын төв маань бяцхан хөөрхөн хүүхдүүдэд урьж байна. За ингээд манай нэвтрүүлэгт Манцуудаа бяцхан тамирчтай оролцуулаарай. 9908 25 тактик гэсэн утсанд холбоо бариарай. Facebook группийн админуудаа урьж байна. Аав ээжийн амин хайр альтраа бяцхан хөөрхөн хүүхдүүдэд 9908 25 тактик гэсэн утсанд холбоо бариад Манцуудаа бяцхан тамирчтай манай нэвтрүүлэгт оролцуулаарай. Facebook группийн админуудаа нэвтрүүлэгт маань хүүхдүүдэд зохион байгуулад хүрэлцэн оролцуулаарай. Нэвтрүүлгийн маань өвөө таалга ургаж нээлттэй байна шүү. Ингээд нэвтрүүлэгт оролцсон бүх хөөрхөн дуунартай аз жаргалын дэдийг хүсээрөөгөө шинэхэн дугаараа өндөрлөж байна.
Эрхэм хүндэт аав ээжүүдээ, игдүүтээ хөөрхөн өрсүүдээ. Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үүд хаалгаа нэгэд байна. 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурд My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн тохтой, цэмцгэр том олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагс волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн нойлтой, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-с 20 цаг хүртэл үүд хаалган нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө уран залж байна. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа бүхий л тэмцээндээ хөшөөжилж алтан медалаар ингрэм илж байгаа Ави Мундаг хүү Пүрэв баярын учралдүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байгаа BMX компани баяр хүргье. Энэ удаагийн дугаарын маань эрчтэй хүчтэй алтан медалийн эзэн бол Ариун болдын баясгалан охин байна. Охин маань эла. Алтан медалаар ингрэм илж байгаа Ариун болдын баясгалан дүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргье. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай алтан медалийн эзэн бол Майн баяр авахтай хулангоо охин маань эла. Алтан медалаар ингрэм илж байгаа хулангоо дүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа хөшөөжж мөнгөн медалаар ингрэм илж байгаа Мөнчиг Мундаг тамирчин бол эсийн авахтай Нуртаас дүү маань эла. BMX компани 27 дугаар сүйтгэлийн агч нарны бэлгээ гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн манцуутай тамирчдаас маань хамгийн сэргэлэн, хамгийн цаваа, хамгийн мундаг авьяаслаг бүжигчин, шилдэг бүжигчин мөнгөн медалийн эзэн Баасан мөнхийн чин хөслөндүүдээ бэлгийн гардуулж байна. Баяр хүргье. Царайлаг, миралаг, нуруулаг, авьяаслаг, авхаалчтай тамирчин мөнгөн медалийн эзэн Цэнцүрэн авахтай Исүүдүүдээ мөнгөн медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарын маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн оролцогч хүрэл медалаар ингрэм илж байгаа Нямдарж авахтай Үлзий төгсдүүдээ хүрэл медаль бэлгийн хамт гардууллаа. Баяр хүргье. Азийн мамлаг сугалсан азтай хүү, одтай хүү, авхаалчтай тамирчин Пүрэв баярын учралдүүдээ Азийн мамлагны шагналаа гардууллаа. Баяр хүргье. Азийн мамлаг сугалсан азтай бандгаар, авхаалчтай дүүдээ нэвтрүүлгийн маань ерөнхий бэнтгэгч BMX компани агч нар нь Азийн мамлагны тусгай шагналаа гардууллаа. Баяр хүргье. Энэ жилийн Баян хотод эх жилийн Түрүү магнай, царайлаг миралаг нуруудаг бандгархан хөөргөн Батамис төр мөнхийн амин хайр дүүдээ бэлгэн гардуулж байна. Баяр хүргье. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж Түмэн олныхоо уухайн дунд дивэх ирээдүйн босоо авраг. Энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнай. Заяаватар авахтай хөсөл хоёр хүүдээ бэлгэн гардуулж байна. Сайн бүх болох болтугай. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай оролцогч царайлаг миралаг нуруудаг юндан гөгөө сайхан залуугаар шалгарч байгаа бэлгүн авахтай хан жаргаланд хүүдээ бэлгэн гардууллаа. Баяр хүргье. Өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж дархан уул аймгаас хүрэлцэн ирсэн даанчиг мондог оролцогч шин төрийн сандар дуу маань шилдгийн шилдэг бүжигчнэр шалгарч хөгжилтэй хөөрхөн авьяаслаг царайлаг мис охиноор тодорч байна. Баяр хүргье. Хамгийн гоё нүдтэй, хамгийн хөөрхөн оролцогч алаг нүдтэй үзэгслэнгоо мис охиноор шалгарч байгаа Мегмаратрын гэгээлэн дуудаа BMX компани агч нар нь гарын бэлгээ гардуулж байна. Баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцсон хамгийн жаахан, хамгийн хөөрхөн оролцогч Мядаг авахтай цэцээхэн охин маань дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран царайтуулах гоо охиноор шалгарч байна. Баяр хүргье. Аав ээжийн амин хайр, авхаалт самбаатай хөөрхөн оролцогч Баасан даржийн анхлуун дуу маань өхөөрдөм хөөрхөн Монголжонгоо мис алаг нудан охиноор шалгарч байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарын маань гайхалтай хөөрхөн ганган мис гадаа татуудаараа аялж нэр алдран царайтуулах гоо охиноор шалгарч байгаа лам живийн Мишель дүүдээ BMX компани 25 дугаар сүйтгэлийн агч нар нь гарын бэлгээ гардуулж байна. Баяр хүргье Мишель дээ.
Эрхэм хүндэт үзэгчдээ Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань нэг шинэхэн дугаар өгөр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхэллээ. 10 хавар харвсан шам шиг өнгөрөхөд алдраа жаахан дунар маань сөрөгчд болсон байна. 20 зоныг одоход хонгор жаахан дунар маань оюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдраан царайдсан залуус олцгоо эсгэрэн шогох 40 өвлөг өнгөрөхөд их орондоо ихийг хийж бүтээсгсэн эрдэм намтай залуус байна. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэлгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөөхрөн инээж баясгаах болно. Баяртай үзэгчдээ баяртай.